хөтөлбөр үргэлжилж байна. За хөтөлбөрийн хэсэгт бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын бодлогын хэрэгжилт зээлийн хэлтсийн захирал Баянзултай ипотекийн зээлийн талаар болон бусад сэдвийн хүрээнд бол хөндөж ярилцах гэж байна. За таны энэ өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За ер нь хамгийн сүүлийн байдлаар ипотекийн зээлийн явц юм уу? За ипотекийн зээл олголт хамгийн сүүлийн байдлаар гэвэл 4-р сарын статистик мэдээлэл гарсан байгаа. За энэгээр бол нийтдээ нэг ипотекийн зээлийн үлдэгдэл 4.1 тэр их найд төгрөг. Үүнээс бол 3.2 их найд төгрөг нь бол энэ 8% хүртэ хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл байгаа. За зээлийн чанарын хувьд бол ерөнхийдөө харьцангуй гайгүй чанартай байдаг. За чанарын үзүүлэлт бол нийт ипотекийн зээлийн хувьд бол 179%, хөтөлбөрийн зээлийн хувьд бол 0.5% ийм чанарын үзүүлэлттэй явж байгаа. За ипотекийн зээлийн хувьд ер нь нийт зээл эзлэх хувь хэмжээ нь ямар хувь дүнжүүлэлттэй вэ? За ипотекийн зээлийн хувьд бол сүүлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн 2013 оноос хойш бол ерөнхийдөө үлдэгдэл нь бол огцом нэмэгдэж ирсэн байгаа. Тэгээд нийт зээлийн өрийн үлдэгдлийн бол нэг 30 орчим хувийг ерөнхийдөө эзэлдэг. За дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 20 орчим хувьд ерөнхийдөө хүрсэн байгаа. Зээлийн үлдэгдэл. За санхүүжилтийн тухайд. За санхүүжилтийн тухайд өнгөрсөн 2016 оны 10 дугаар сараас эхлээд Монгол банк ерөнхийдөө одоо санхүүжилтийг ангаараа хариуцаад явж байна. Энэ нь бол ямар их усраа санхүүжүүлж байна гэвэл Монгол банкын хөтөлбөрийн өнгөрсөн 4 жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд бол ипотекийн зээлээр баталгаажсан бондыг эзэмшиж байгаа. За энэ бондын үндсэн төлбөр болон купоны төлбөр бол сард дунджаар нэг 25 орчим тэрбум төгрөгийн орлого орж ирдэг. За энэхүү орлогоороо бол буцаан санхүүжүүлэх зарчмаар одоо энэ оны 4 сар хүртэл олгож ирсэн байгаа. За 5 дугаар сараас эхлээд бол баг зэргийн өөрчлөлт орсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр олон улсын валютын сангийн өрх төсөл санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол улс хэрэгжүүлэхээр болсон. За үүнтэй холбогдуулаад засгийн газраас бол энэ санхүүжилтийн зарим хэсгийг бол их усрыг гаргахаар болсон. За тэгээд 4-р сарын сүүлээр улсын төсвийн тодтголоор бол нийтдээ 111 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол засгийн газар санхүүжүүлэхээр тохирсон байна. Тэгээд 5 дугаар сарын бол эхний ээлжийн санхүүжилт бол засгийн газраас орж ирсэн. Тэгээд 5 дугаар сараас эхлээд бол Монгол банк засгийн газар бол хамтарч санхүүжүүлээд цаашдаа явахаар ийм байдалтай явж байгаа. Ер нь тийм урьдчилсан тооцоогоор за энэ ондоо нийтдээ төдий хэмжээний санхүүжилтийг бол ипотекийн зээл зарцуулна гэсэн тооцоол байгаа болов. Монгол банкны хувьд бол гарах санхүүжилтийн хэмжээ тодорхой байгаа. Яг тэгвэл түрүүний дурдсан бол олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд бол Монгол банкнаас гаргах энэ ипотекийн хөтөлбөрт зориулж гаргах цэвэр санхүүжилтийн хэмжээг бол зогсоосон. Тийм учраас бид нар бол эзэмшиж байгаа бондынхаа үндсэн төлбөрийн орлогоор бол эргэж санхүүжүүлэхээр байгаа. Энэ нь бол нэг сард дунджаар 16 орчим тэрбум төгрөг. Тэгэхээр Монгол банкны хувьд бол сар болгон 16 орчим тэрбум төгрөгийг бол олгоод явна. Засгийн газрын зүгээс бол 111 тэрбум төгрөгөө тухайн үед нь бол хувь хэмжээг нь бол хуваарлж олохоор байгаа. За 5 дугаар сар гэхэд бол тухайлбал засгийн газраас 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол банкуудад бид нар дамжуулан олгосон байна. За энэ нь одоо яг ипотекийн зээл хамгийн идэвхтэй олгож байсан тэр жилдээ харьцуулахад хэр ялгаатай мөнгө бэ? За яг хөтөлбөр хэрэгжиж явах үед ингээд дунджаар сүүлийн 3-4 жилийн дунджаар бол ерөнхийдөө хөтөлбөрийн хүрээнд бол нэг сард 60 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бол гардаг байсан. Тийм хэмжээний зээл олгогддог байсан. За одоо бол яг сард 25 тэрбум төгрөг олгож байгаа. Энэ дээр үндэслээд өмнөх мэдээж их усрын үлдэгдэлтэйг нийлүүлээд банкуудын статистик мэдээлэлээс харахад бол сард нэг дунджаар 40-45 тэрбум төгрөгийн зээл бол яг иргэдэд олгож байгаа гэсэн статистик мэдээлэл байгаа. За бидний урилгыг хүлээн авч манай студид ирж ярилцсан маш их баярлалаа. Ипотекийн зээлийн судалгаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. За бид Монгол банкны мөнгөний бодлогын газрын бодлогын хэрэгжилт зээлийн хэлтсийн захирал Баянзултай за ипотекийн зээлийн санхүүжилт за явцын талаар ярилцлаа. Арабын орнууд Катараас харилцаагаа тасалсны дараа тус улсын хөрөнгийн зах зээл 2014 оноос хойш хамгийн муу үзүүлэлттэй 7 хоног явууллаа. За энэ олон улсад өрнөж байгаа хамгийн шинэ мэдээлэлээр тунхаглахгүй ирээд болцъё.
Та яагаад буцаж ирсэн юм бэ? Омооход буцаж ирэх үедээ би 175 мянган $1 хөрөнгөтэй болсон байсан. Тэгээд энэ мөнгө үлдсэн амьдралын минь туршид надад хүрэлцэнэ гэж бодож байсан юм. Та өөрийгөө ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөе гэж бодож байсан уу? Өмнө нь би бурхан минь надад туршлага байхгүй, хангалттай их зүйл мэдэхгүй гэж боддог байлаа. Одоо бол хөөхл гэж бодож байна. Харвардыг хаялгүй төгссөн бол таны амьдрал илүү сайхан байх байсан гэж та бодож байсан уу? Сургуулаа хайсан хүн гэхэд би